Life keeps moving. Сайн байцгаана уу та бүхэндээ YouTube-р төмөн. За өнөөдөр болохоор би Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн савдаг Тонтитой та бүхэнд үлгэр уншиж өгөхөөр хүрэлцэн ирсэн байна. За тэгэхээр хоёлоо үлгэртэй байх уу Тонти? За тэгээ эхний маань үлгэр болохоор цэцэрлэгт хүрээлэнд хэн амьдардаг вэ гэдэг хөрх үлгэр байна. Тэгээд уншицгаая. Хотын төвд байдаг Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн шинэхэн савдаг Тонти ажлын эхний өдрөө тунч завгүй өнгөрүүлв. Парктайгаа танилцж хүүхдүүдтэйгээ тоглож хүмүүсийг ажиглаж их л хөгжилтэй байжээ. Цэцэрлэгт хүрээлэнд ирж бүх хүн бүр ад жаргалтай, цэвэрч, эргэн тойрны эд зүйлд ариг гамтай хандаж байлаа. Тонти сүлдээ тэнцвэрийн олсоор явж, дүүжин шатаар гулгаж, зүлгэн дээгүүр өнхөрж, жаахан савааг үтлээ. Эцэст нь Тонти зүлэгт талбай дээр хөвтөж байтал унтчихсан байлаа гинэ. Унтцсан биз дээ. Нэг сэртэл нар жаргаж хүмүүс бүгд гэр гэртээ харсан байв. Тонти босож цэцэрлэгт хүрээлэнгийн дундуур ганцаараа хэсэг алхлаа. Жижиг цөөрөм амрах сарвчаар дамжин хүүхдийн тоглоомын талбайд очиж гулсуураар гулгах гэтэл тонтгор Тонти маань багтсангүй. Тэгэхэр нь цааш яваад дүүжин савлуур дээр тоглож босох гэтэл ард нь аимшигтай том сүүдэр тусган тэрэ. Юу байсан болов? Ээжээ, юу гээ чинь вэ гэж бодох зур өнөөх сүүдэр Тонти руу төгсөөрөл байв. Тонти айсандаа хөдөлж чадсангүй. Савлуурын улсыг тас атхан чимээгүй суусаар л сүүдэр ойртон ойрцоор мөрөн дээр нь гараад байв. Гэж орлоод Тонти хамаг хурдаар ухас хийсэн ч савлуурт тэглэн улаан нүрээрээ газар харуулдан унав гинэ. Өө яана манай Тонти маань унтсан байна шүү дээ. Ёо гэл энэ мөчөд толгой дээр нь миу гэх бүдэгхэн чимээ гарчээ. Тонти зориг гарган нэг нүдээ нээвэл сарны гэрэлд муурын бяцхан зулцаг зогсож байгаа нь харагдлаа. Тонти ийм жоохон амтнаас айсандаа санаан зовж бас жаахан ичингүүрч юу л да чи энэ харанхуй шунд ганцаар юу хийж яваа юм бэ? Би тэнд нэг чимээ сонсоод очиж халгах гээд яарч байгаад унчихлаа гэж өөртөө итгэлгүйхэн хэлв. Миу бол төрсөн цагаасаа энэ цэцэрлэгт амьдарч буй бяцхан муур. Тэд найзууд болох нь дамжиггүй. Миу Тонтиг дагуулan цэцэрлэгт хүрээлэнгийн баруун захын моддын дунд очлоо. Миу хэд хэдэн удаа салхи хэсгэрэх мэд сийгсэн дуу гаргавал модны мөчөр сүр сархийн дуугарч нэгэн болжмор нисж ирээд Тонтигийн толгой дээр нь суучгаа гинэ. Тонти энэ бол миний найз Жив. Одоо ингэж бүгдээрээ найзууд гэж Миу хэллээ. Тонти толгой дээрээ байгаа Живийг харах гэсэн ч толгоогоо хөдөлгөвөл унчих болов уу гэд харж чадсангүй. Хоёр найзтай болсон биз манай Тонти маань цэцэрлэгт хүрээлэнгээр явж байгаа цэцэрлэгт хүрээлэнд унтсан байх нь байна. Миу гэд найзтай болоод дараа нь Жив гэд тийм хоёр найзтай болсон байна. Тэгээд тий цаашаа явсаар цөөрмийн дэргэд очив. Цөөрөм дотроос ваг хийх чимээ гарлаа. Жив Тонтигийн ойлгохгүй хэлээр шулглан дуугарлаа. Тэрхэн зур цөөрөм дотроос нэгэн ногоон мэлхий дэвхрэн гарч ирэхэд Тонти зочсондоо игээл цөөрөм рүү унчихсангүй. Яг унахад гисэн байна. Энэ бол Ваг бидний найз гэж Жив танилцууллаа. Тонти, Миу, Жив болон Ваг цэцэрлэгт хүрээлэнгийн нэгэн довцог дээр сарыг ширтэн суув. Цэцэрлэгт хүрээлэнг зөвхөн хүмүүс зориулсан гэж бодсон чинь үгүй байжээ гэж Тонти хэлв. Үгүй дээ. Энэ бол өт хорхооноос эхлээд шоргоолж, аалз, ирвэхий, сон, шувууд гэд олон амьтны гэр орон шүү дээ. Бид хүмүүстэй зэрэгцэн оршдог гэж тэд хариулав. Тиймээс би зөвхөн цэцэрлэгт хүрээлэнг хамгаалах биш, энд зочилдог болоод амьдардаг бүхнийг хамгаалдаг юм байна гэж Тонти хэлээд нэмсгэллээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн довцог дээр дөрвөн найз суун. Тэд хэн бэ? Тэд бол савдаг Тонти, завгүй Миу, дөрсгүй Жив, залхуу Ваг нар. Тэд бол цэцэрлэгт хүрээлэнгийн оршин суугчид. За ингээд өнөөдрийн үлгэр маань энэ хүрээд өндөрлөж байна. Чамд үлгэрийн таалагдсан уу Тонти? Маш сонирхолтой үлгэр байна те. Цэцэрлэгт хүрээлэнд зөвхөн хүүхдүүд ирж тоглодоггүй, тэрнээс гадна бас ингээд амьтад те байгалийн оршин суугч нар маань байдаг бах нэ. За ингээд Тонти маань дөрвөн найзтай болсон энэхүү үлгэр маань энэ хүрээд өндөрлөж байна. Одоо ингээд хэдүүлээ дараачихаа үлгэрээрээ уулзцгаая.